За бид гинтийн бэлэг гээд нэвтрүүлгээс явнаа. Та иш маань гинтийн бэлэг ирсээ. Та хоёрын минь 6 сайхан үрээс аав ээж хоёртоо маш их хайртай та хоёр минь эрүүл байгаарай гэд бэлгээс гадна бас сэтгэлийнхаа үгийг бас илгээсэн байгаа. Бид хоёртаа үгийг уншаад өгье. Сайн байна уу? Хайрт аав ээжтэй өнөөдрийн мэндийг хүргье. Та хоёр минь сайн сууж байна уу? Хүүхдүүд нь аав ээжийнхээ хайрын дэмжлэгээр амьдралд хүчтэй өсөж амжилттай болж байгааг та хоёртоо ихмээр санагдлаа. Аав ээж хоёр минь нартын илгийн дэвшээж ирж буцхын цаг насны их шиг батан олж ханилсан тавилан хорол тоогтой гэрийн босго давсан заяанд хос бүгд солилцож уураг барилцсан тулгуур үрсийнхээ гэгийн нийтэнд эвэлж хамт шаргасан үнэгчилж байх нойронд нь сүлж хамт тоссон өвөө эмээ гэгдэж эрхлэж хамт залхарсан өнөр бүлийн баг нь ижийнхаа хоёр минь нар сарны хоорондох нандин минь холбоод надад буруу явахын учир үгүй юм аа. Дэндүү их хайранд нь дэрвжсэн болохоор дэлхий хүртэл уярдаг юм шүү минь аав ээж минь. Та хоёр минь бид 6-г сайхан өсгөж хүмүүжүүлсэнд маш их баярлаа. Нойргүй хоноосон шөнүүд маш олон байсан гэдгийг бид өөрсдөө аав ээж болоод ойлгосон. Аваа ээжээ та хоёр минь эрүүл байж урт насалж бидэнтэйгээ хамт удаан амьдраарай. Та хоёртоо хязгааргүй хайртай шүү гэд үр хүүхдүүдээс нь хэлсэн байна. Хүүхдүүдээс нь гинтийн бэлэг ирэх сэтгэл ямар байна? Үгийн сонсоход сайхан байна. Хүүхдүүдээ мэдсэнгүй би юусэн. Дагшин жижигсэн оцтаад. Ирэлдэ. Хүүхдүүд нь сайн сайхан хийж явуулсан. Та. За ээжийнхөө ямар хүүхдтэй баярлалаа. Өөр хүүхэд ажлын нартаа баярлалаа. Эрүүл ингээ аж аргал сайн сайхныг хүсье. Та нартай ажлын өндөрт амжилт хүсье. Яг ингээд хүүхдүүд нь аав ээжээрээ маш их баярлалаа гэнгээд та хоёр монд дээрийг сайхан бид 6-г сайхан өсгөж хүмүүжүүлжээ. Тэгээд үнэхээр одоо тэр амаргүй байсан үеүүдийг өөртөө аав ээж болоод бас ойлгосон гэж штэ. Та хоёр минь бас үр хүүхдүүдтэй бас юу гэж хэлмээр байна. Яг гинтийн бэлэг авахд бас сэтгэл ямар байна? Гинтийн бэлэг сэтгэл өндөр байна. Сайхан баяр аж аргалтай байна. Үр хүүхдтэйгээ аж аргалтай сайн амьдраар ажил төрөлд нь амжилт хүсье. Та хоёр минь одоо 6 хүүхдээ аав хүний хувьд та яг юуг эрхэмлэн өсгөж юуг яг голч нь сургаж байваа? Би дээр Монгол хотод хийлгэж ясаа хүүхдүүдээ гэрээ нэг хэсэг нь зах зээлд багцсан юм үнэтэй байлаа гэж хөдөлж явахт. Тэгээд би хэдэн хүүхдээ Монгол хотод хийж үзээсөө. Тэгээд миний хүүхдүүд одоо бүгдээс орцоо. Одоо тэр үчиг ойж явж байгаа тэр Монгол хотод ойж байна миний хүүхдүүд. Тэгээ аав юм үлдчихэж байгаа байх гэж бодож байна да. Ээж хүний хувьд 6 хүүхдээ юуг эрхэмлэн өсгөж хүмүүжүүлвэ? Ээж нь тэгэл хүүхдүүдээ одоо та мань яг ямар байгаасаа гэж хүсэж байна? Тэгээ эрүүл ингээ аж аргалтай сайн сайхан өвчин зовлонгүй байгаасаа л хүсэж. За 6 сайхан хүүхдүүд нь хань жилтэй болоод ач зээтэй болсон баах те одоо хідүүлээ бол зөв. Одоо би 17 8 ач зээтэй. Тэгээд 6 хүүхдээ 2 байна 4 охин те. Аав нь хүүхдүүдтэй юу гэж захиж сургамаар. Хүүхдүүд аав ээжийнхаа жамыг дагаж энэ ард түмэн төр нэртэй ажлууд мөн хийж яаж хулгай жилгээ хийхгүй мөрөөрөө яг гол чиг борлуулахаар амьдарч байвал зүгээр байна. Өөр миний хүүхдүүд сайхан амьдрасаа гэж бодож байна таа. Та залуудаа ямар ажил ямар салбарт ажиллаж байна? Барилга. Барилгад ажиллаж байгаа тэгээд хийсэн дагсан таа. Та хоёртоо цаашдынх нь амьдралд эрүүл мэнд аж аргал сайн сайхан бүхнийг хүсээрөөё. Эрүүл байж аргал хүсье. Баярлалаа. Миний хүүхдүүдтэй баярлалаа. Одоо миний хүүхдүүд баярлаж яваарай миний хүүхдүүд.
За. ажилд наад жаргал сайн сайхан бүгдийг хүсье өглөөдөө. За.